Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хиндж битгий хэлээр ураатай унтлагын өр нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн 7 хоногийн цоошин дугаар маань ийхүү эхэлж байна. Ингээд өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 29-ний даваа гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 12 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын өр нэвтрүүлгийг хүргэхээр радио 20 дугаар студиэс оройн цагийн үндс хөтлөгч Халиука найруулагчаар өнөрөө хамт ажиллаж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгууллагаар өөр хэрэгцээ нэг шийдэл Biometrid компани хамтран ажиллаж байгаа. Маш их баярлалаа. За ингээд унтлагын өрөө нэвтрүүлэг маань даваа гаргийнхаа дугааруудаар дэлхийн нийтээрээ одоо та бүгднгийнх нь таних одоо алдартнуудын тухай одоо сенсацтай мэдээнүүдийг одоо хүргэхээр бэлдэж байгаа. Хүргэдэг үлээ. Тэгэхээр өнөөдрийн хүргэж байгаа сэдв маань алдартнуудын хамгийн цуутай 10 араар тавилтын талаар хүргэх гэж байна. За тэгэхээр хамгийн ихэнд цахиур хагалж байгаа хүн болвол цагаан ордны нууц хайраараа алдарчсан Билл Клинтон болон Моника Левински нарын хайр дурлалын талаар ярья. За хөтлөгч нь болохоор одоо ингээ 10 өөр одоо харилцааг 10 өөр араар тавилтыг нэг дор хүргэх учраас гяс мэдээнүүдээ ер нь товчхон бөгөөд тодорхой томчлоод гяс хүргэхийг хичээнэ. За Моника Левински гэдэг эмэгтэй болохоор цагаан ордонд одоо 1995 онд дадлагчаар ажиллаж байсан нэг юм хар устай эмэгтэй байгаа. Харин Билл Клинтон болохоор тэр үедээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байсан. За тэгээд хэвлэлүүдийн дараа гаргасан таймлайнаар буюу одоо наривчилсан цаг хугацааны таймер ингээд авч үзэх юм бол тэдний хувийн харилцаа буюу одоо дотны харилцаа 1995 оноос эхлээд 1997 оны хүртэл одоо бүтэн 2 жилийн хугацаанд үргэлжилсэн гэсэн юм мэдээ байдаг юм байна. За улс төрийн хамгийн өндөр албан тушаалтай нөгөөх нь болохоор одоо 20 гаруйхан настай одоо 22 настай гэж үздэг тэр үедээ дадлагчигч хоёрын нэр холбогдсон одоо энэ одоо цуурхал гэх юм уу одоо араар тавилт нь болохоор Америк ТV тэр чигээр нь донслогсон үйл явдал болсон гэж хэлж болно. За 1998 оны 1-р сард одоо уг дуулиа маань ил гарч эхлэхэд Клинтон телевизээр ингээ мэдээлэл хийжсэн юм байна л да. Тэгээ мэдээлэл хийхдээ болохоор би Моника Левински гэдэг бүсгүйтэй ямар ч юм харилцаагүй. Ялангуяа битэрийн дунд болохоор ямар нэгэн дотн байдал ч юм уу те бэлгийн одоо харилцаа ерөөсөө байхгүй гэж энэ талаараа үгүйсгсэн байдаг. Гэвч Линда Трип гэдэг нэг эмэгтэй болохоор Моника гэдэг эмэгтэйтэй одоо хийсэн утасны яриануудыг бичиж авсан нь мөрдөн шалгалтын том түлхүүр болсон гэж хэлж байна. За Линда Трип гэдэг эмэгтэй нь яадаг эмэгтэй байсан бэ гэхээр Моникатай хамт ингээд хуучин ажил дээр нь хамт ажилладаг байсан эмэгтэй гэж байгаа. Тэгээ Моника энэ хоёр болохоор хоорондоо айгүй дотн харилцаатай найзууд айгүй дотны найзууд. Тэгээд юу болж ирсэн одоо энэ найз Линда да Моника ингээ байнга хэлжсэн гэнэ. За өнөө орой би ингээд Билл Клинтонтай болзоот ч юм уу те битээр тэнд очиж одоо ингээд дотн харилцаанд ороод тэр надад ингэж хэлээд битээр ийм бэлгэсэлт одоо солилцооч гэдэг юм те бүх мэдээлэл ингээд найзтай утсаараа ярьдаг байсан гэж байгаа. Энийг нь харин Линда болохоро хурааж аваад одоо бичиж аваад тэгэхээр ингээд үргэлжилсэн 20 цагийн гэж ярьдаг шүү. Дорож 20 цагийн утасны одоо тодорхой бүх детейлийг гаргасан утасны дуудлагыг хүлээж одоо хурааж авсан гэдэг юм байна лээ. За тэгээд би энэ талаар нь бас үний юм худлаа юм гэд бас ингээд ухаж үзлээ л дээ. Тэгсэн чинь Линда Трип Моника хоёрын хоорондох ингээд яг юм хүмүүсийн хувийн утасны дуудлага нь ингээд гарчсан байна лээ. Бас интернет дээр тэгэд юу гэж ярьж байгаа нэхэр Моника нь болохоор би ерөөсөө ингэж энэ хүнд ингэж татагдана гэж бодоагүй. Би энэ ямар албан тушаалтай хүн гэдгийг мэдэж байна, их нэртэй гэдгийг мэдэж байна. Би өөрөө бас баг залуу энд хамт ажилладаг гэж энэ бол зүй ёсны хувьд болохгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ би энэ хүнд үнэхээр татагдаад байна. Хэд хэдэн удааг одоо юу гэдгийм дээ удаа болохоор бидэд хоорондоо уулзсан одоо юу гэдгийм янаг амаргийн харьцаатай болцсон гэдэг бүр ингэ хэлж байгаа байхгүй. Тэгэхэд Линда Трип буцаагаад хэлэхдээ за би чамд нэг юм зөвлөё. Тэр нь өөрөөс нэлийн одоо насаар ихч хүн. За чи өөрөө болохоор ингээд цаашдаа амьдрах ёстой. Чи бол залуухан байна. Цаашд бол маш олон одоо зүйл чиний амьдрал тохиолдно. Дээрэс нь чиний ирээдүй бол айгүй ийм юутай байх хэрэгтэй. Гэрэл гэгээтэй байх хэрэгтэй. Тэгэхээр чи өөрт байгаа наад тэр одоо ямар нэгэн одоо баримт болгож авч үлдэх зүйл байл тэрийг авч үлдээрэй гэд. Тэгсэн одоо хариуд нь Моника битээр ингээд
дотн харилцаанд орж байхдаа би нэг ийм хүүхэнгийн даашинз өмсөж исэн. Тэр хүүхэнгийн даашинз дээр нь болохоор одоо биелийн одоо тэр үрийн шинг нь үлдсэн байгаа худлаа гэх юм бол гэдгсэн чи тэгвэл чи наатаа хадгалчихаа гэжсэн яг ийм дуудлагыг би сонссон байгаа шүү. Тэгэхээр яг эннээс болоод сүүлдээ одоо мөрдөн байцаахан ингээд явцсан ингээд цаашдаа гүнзгийрэг тусам одоо энэ даашинз нь ил гарч ирээд тэгээд өөрийг нь бас ингээд хамгаалсан, нотолсон. Тэгээд эннийхээ хариудаас Моника гэдэг эмэгтэй маань бас Билл Клинтон болон одоо Америкийн засгийн газраас ч гэх юм уу те бас мөнгө ингэж авсан байт юм байна лээ. За тэгэхэд ер нь мөрдөн шалгалт ингээ гүнзгийрээ Клинтон тангарагтны өмнө мэдүүлэг өгснийхээ дараа 1998 оны 8 сард Моника Левинскитэй зохисгүй харилцаатай байсан гэдгийг олон нийтэд хүлээн зөвшөөрч мэдгдэл хийсэн байдаг. За өмнөх ярилцлагуудын дээр би ерөөсөө тийм байхгүй, би юу гэж тийм бичдэг гэсэн чи дараа нь үнэхээр тийм басан, уучлаарай. Зүй зохисгүй харьцаа байсан гэж хэлсэн. Ингээд жирийн гэр бүлийн одоо зүгээр нэг дуйлан биш шүү дээ. Хаасан бүр Америк нэгдсэн улсын одоо том ерөнхийлөгч хүнтэй бас худал мэдүүлэг өгсөн үү гэдэг нь одоо хууль улс төрийн асуудал болж хувирсан гэж хэлж болно. За тэгээ 1998 оны 12 сард Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхим Клинтоныг худал мэдүүлэг өгсөн шүүхэд саад одоо мөрдөн ажиллагаанд болохоор саад учруулсан хэрэгээр болохоор үндслээр импичмент татсан гэнэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ хүн албан тушаалтай байхдаа одоо тушааллынхаа одоо албан тушаалаа ашиглаад хууль зөрчсөн үү, эрх мэдлээ буруу ашигласан уу гэж албан ёсоор буруутгаж дараагийн шатанд шалган хилцсэн гэсэн үг юм байна л да. Харин 1999 оны 2 дугаар сард Сенат түүнийг цагаатгаснаар Клинтон албан тушаалтай одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр үлдэж чадсан байгаа юм. За тэгэхээр улс төрийн хувьд амьд одоо үлдсэн ч энэ дуйлал нь Клинтон, Хиллари, Моника гурвын нэртэй бол үрд холбогдсон байдаг. Тэгээ би бодчихсон. Эхнэр Хиллари нь болохоор үнэхээр лаг эмэгтэй байдэн шүү дээ, тэ бодлоготой. Одоо нэг амар тийм шатар нүүдэг эмэгтэйчүүд гэж байдаг шүү дээ, тэ. Юм болгон дээр ингээд ийм ардаа нэг юм бодсон нүүдэлтэй байдаг юм шиг айхтар эмэгтэй санагддаг. Тэгээд нөхрийнхөө бас зөвхөн Моника дээр гарсан энэ дээр ч биш бүр Аркансасын амбан захирагч байхдаа бас нэг эмэгтэйг бас ингээд бэлгийн дарамт үзүүлээд тэр эмэгтэйд хилжлээсэн юм байл л да. Клинтон одоо ерөнхийлөгч болохоос өмнө тэр нь Паула гэдэг нэртэй эмэгтэй байна лээ. Тэгээ очиод за чи ингээд бараг л ингээд надад ийм аман таашаал үг мөг ингээд тулгаж хилжижсэн юм билээ. Тэр талаараа нөгөө эмэгтэй дараа нь ярилцлагад өгсөн байт юм билээ шүү. Тэгэхээр энэ болгоны ард одоо ихнэр Хилларийн бас ингээд нөхрийнхөө ард те арт талыг нь даагаад салж сарнахгүйгээр ингээд аваа явж ин гэдэг чинь бас л их эмэгтэй хүний хатан ухаан шаардсан юм болоо да гэж бодсон. За тэгэхээр эхний нэгд Билл Клинтон, Моника Левински нарын одоо араар тавилт буюу ёс бус харилцааны талаар хүргэлээ. За хоёрт Тристен Томпсон болон Khloe Kardashian-ы одоо сенсацийн талаар араар тавилтын талаар ярья. Khloe Kardashian болохоор одоо та бидний сайн мэд Kim Kardashian гэж ярьдаг шүү дээ, тий. Kim Kardashian-ы дүү байгаа. Одоо эгчдүү Кардашингуудын дээрээс 3 дахь эмэгтэй байгаа шүү. Тэгээд Khloe Kardashian, NBA тоглогч Tristan Thompson хоёр 2016 оноос хойш болцож эхэлсэн байдаг. За ингээд Кардашины ертөнцид угаасаа хайр дурлал гэдэг бол дандаа камерын өмнө өрнөдөг болохоор энэ харилцаа анхнаасаа л олонний анхаарлын төвд байсан гэж хэлж болно. За Khloe охин түрүүгээ төрүүлэхээс хэдхэн хоногийн өмнө одоо Тристэнтэйгээ ингээд охинтой болох гээд төрөх гээд хэдхэн хоногийн өмнө Тристэн өөр эмэгтэйчүүдтэй ойр дотн байсан бичлэг мэдээллүүд болохоор ингээд хэвлэлээр цацагдаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл одоо эмэгтэйний хамгийн эмзэг үе дээрээ яг төрөх төгсгсөн хэдхэн хоногийн өмнө жах чинь одоо юу гэдгийг чиний эр хүн чинь энд ингээд өөр хүнтэй заваараа явж штэ гэдгийг ингээл хаасаг мэдээллээр TMZ энтер гэл амар том сайтуудаар мэдээлсэн байгаа байхгүй юу. Энэ талаар бол ингээд гарч эхэлсэн. Гэхдээ гисэн хэдэж Khloe энэ талаар одоо Keeping Up with Kardashian билүү тэр нэвтрүүлэг дээр шоун дээр болохоор бас гаргасан л да. Үнэхээр хэцүү байсан даваа гарчиж байгаа байхгүй юу. За тэгээд энэ мөчийг давж гараад ингээд Тристнийг уучлаад ингээд цаашдаа ингээд дундаасаа хөвгтөд олж авах нь өргөжлүүлээд харилцаага аваад үлдсэн байдгийн. За тэр болохоор 2018 оны 4 сард болсон зүйл. За тэгсэн чинь 2019 оны 2 сард нь дараа жилийнхэн те 2 сард нь бас нэгэн том цохилт ирсэн байдаг. Юу вэ гэсэн Tristan Thompson одоо Khloe Kardashian-ы баг дүү болох одоо Kylie Jenner гэдэг эмэгтэй байдаг л та. Тэрний хамгийн дотны найз бүр Jordan Woods гэдэг эмэгтэйтэй холбоотой гэх мэдээлэл тус оныхон 2 сард гарсан байгаа 2019 оны.
За тэгэхэд энэ юу болсон бэ гэсэн чинь Jordan энэ талаар ингээд амар сенсац болоод reality show-н дээр хүртэл гаргаж байгаа байхгүй ингээл шууд TMZ гэл мэдээллийн сувгууд ингээд шууд утаснууд дээр ингээл мэдээллүүд бум ингээл ороод ирсэн чи бүгдээр ингээд шоконд ороод Chloe үзсэн үү наад чин Chloe харсан уу гэл ихчдүүс ингээд сандралдаал. Тэгэд Jordan нь энэ талаараа Red Table Talk буюу одоо дугуй ийм улаан ширээний ярилцлаган дээр нэвтрүүлгэн дээр хэлсэн байдаг л та. Тэгэд өөрөө хэлэхдээ болохоор Тристэн гэдэг одоо Chloe-гийн одоо найз залуу нь намайг ихэлж үнссэн. Гэхдээ хэвлэлээр гарсан юм шиг битээр ингээд дотн одоо юу гэдэг дотн харилцаанд орсон зүйл байгаагүй зөвхөн үнсээд өнгөрсөн гэд ийм ярьслага хийгээд уйлж байсан. Харин үүнийг болохоор Кардашны гэр бүлийн хэн болохоор ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй үүнийг болохоор найзын урвалт буюу гэр бүлийн хэмжээнд тийм дотн нэдэг гэж бас дотн найзынхаа эгчийнх нь нөхөрлөө санаарч байна. Чи бол зүгээр бараг шулам тий шимана ус гэдэг ингээд хөөгөө гаргасан байдаг байхгүй юу? За тэгэд хамгийн том одоо бас нэг айхтар зүйл нь бас юу байсан бэ гэсэн чинь үүнийхээ дараа энэ хоёр чинь ингээд жоох ингээд одоо салаад ингээд тусдаа ингээд охиноо өсгөөд ингээд охиноо зөөгөөд ингээд явж байгаа байхгүй. Тэгсэн чинь 2021-ээс 21 оны хооронд Marilyn Nichols-ийн хэрэг бас гарч ирсэн. Одоо энэ яадаг вэ гэсэн чинь 2022 оны 1 сард Tristan эцэг тогтох шинжилгээгээр Marilyn Nichols гэдэг одоо эмэгтэйн хүүхдийн аав болох нь тогтоогдсон гэж бас мэдээлэл гарсан. Тэгэхээр мэдээж Chloe-гоос одоо ингээд тэр мэдээлэл гарсныхаа дараа ингээд гимээ буруутгах гээд намайг уучлаарай энэ бол үнэ. Яхааргүй одоо хүүхдийн эцгийг тогтоолгох юугаар ингээд угаасаа өөрийнх нь хүүхдгийг гараад ирж байгаа шүү дээ. Энэ үедээ энэ хоёр чинь бүр ингээд хоёр дахь хүүхдээ гаргачихсан. Хоёр дахь нь банд идэх шиг санагдчихээн. Тэгсэн чинь бас нэгэн өөр эмэгтэйгээс очиод бас хүүхдтэй болсон байгаа байхгүй. Зэрэг жирэмслүүлсэн. Тэгэд энэ мэдээлэлтэй хэлэхдээ болохоор угаасаа би миний буруу. Би Chloe-гийн одоо найз бүсгийнхээ зүрхийг өвтгөө шаналгасандаа миний буруу. Угаасаа Chloe ингэж доромжлуулах хэсгүй байсан гэдэг мэдээлэл хийсэн байдаг. За одоогоор Chloe Tristan хоёрын харилцаа олон нийтийн одоо олон удаагийн дуйлан эргэн нийлэлт дахин салдаар явсаар эцэст нь ингээд романтик харилцаа байхаа болоо ингээд хоёулаа тусдаа гарчихсан байгаа. Тэгэд яг хүүхдээ хамтран өсгөөд яг ийм хэв маягаар ингээд хамтдаа хүүхдээ өсгөж байгаа гэж хэлж болно. Гэхдээ бол ямар нэгэн романтик харилцаа юм уу хосын харилцаа ерөөсөө байхаа болсон гэж хэлж болно. За гуравт нь та бидний сайн мэдих Kevin Hart гэдэг нэг Америкийн өнгө тарстай залуу байдаг шүү дээ. Айгу жижигхэн одоо нөө жүжигчин Rockтой хамтраад ингээ кино минон тоглоод амар лаглаг инээтэй кинон тоглоод сколод stand up comedy гэж ярьдэн шүү дээ. Тайзан дээр гараад янз янзын инээтэй юм яриад байдаг юм жүжигчин байдаг. За тэгвэл энэ жүжигчний дүйлэн байгаа. Юу вэ гэсэн чинь Comedian Kevin Hart, Eniko Parish нар нь болохоор одоо Eniko Parish гэдэг нь эхнэр нь 2016 онд гэрлэж байсан. За тэгсэн яг гэрлээд удаагүй яг дараа жил нь тэдний гэр бүл маш том сорилт гараад ирж байгаа. Юу вэ гэхээр 17 онд Kevin Hart-ийн өөрийн жирэмсэн ихнэр Эника болон хүүхдүүдээсээ ингээд олон нийтээр уучлал гуйсан юм шууд мэдээлэл гараад ирж байгаа байхгүй юу ингээд телевизээр хэвлэлээр. Тэгэхээр энэ үед яагаад ингээд гинт уучлал гуйгаад хэвлэл мэдээлэлээр ярьцлага өгөөд ч юм өөрийнхөө сайтуудаар ийм болоод маа гэсэн чинь Кевин нь болохоор өөрөө зүгээр нэг юм хүүхэмсгэр биш бүр ингээд юм донтолтын хэмжээтэй хүн юм шиг байгаа юм. Тэгэхээр өөрөө 16-нд гэрэлжсэн ихнэрээ жирэмсэн байхад нь бас өөр эмэгтэйчүүдтэй нэгч биш. Нэг удаач биш. Одоо янз янзын эмэгтэйчүүдтэй явуулдаж байгаа талаар нь янз янзын бичлэг тараад эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэд ихнэр нь болохоор үүний талаар болохоор одоо шууд ингээд инстаграмаар нэг өглөө босол орсон чи баахан DM буюу ингээд юм мессежүүд ирсэн байсан гинэ. Чи нэг хардаа танаа нөхөр чи энтэй явуулдаж тэнд ингээд явж ирсэн энэ бичлэг нь энэ зураг нь ингээд ороод ирсэн. Тэгэхээр тэр үед нь ихнэр нь дөнгөж 8 сартаа бас төрөх нэлээд төгсөн байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Кевин гэдэг залуу маань бас нилээн бас ингээд юу гэдэг юм бэ хөдөлгөөнтэй бас зүгээргүй гэдэг нь харагдаж байгаа. Кевин өмнө нь болохоор Торэ гэдэг нэг эмэгтэйтэй бас ингээд суугаад дундаасаа илүү 1-2 хүүхэдтэй. Тэр үедээ 6 жил хамт амьдраас салж исэн. Салхат нь харин Эника гэдэг одоогийнхоо эхнэртэйгээ бас өмнөх эхнэртэйгээ харилцаанд байж хата өмнөх эхнэрээ араар тавьж байгаад ингээд тусдаа болоод тэнгүүтээ араар тавьчихсан эмэгтэйгээ нийлцэн гэсэн үг байхгүй. Тэгсэн чи одоо тэгээд нийлсэн эмэгтэйг бас дахин араар нь тавиад тэгээд ер нь бол жоохон тийм рехаб хэрэгтэй хүн гэж байдаг штэ. Ямар нэгэн байдлаар
эмчилгээ хэрэгтэй те ийш тийшээ явж нөгөө одоо сэтгцээ шалгуулна гэдэг шиг те ийм зүйл хэрэгтэй гэж бичсэн байна лээ. За тэгвэл буцаад нийлчихсэн байгаа ихнэр нь. Уучлаад өршөөгөөд буцаад нийлчихсэн байгаа. Тэгэд үүнээс нь харин Кевин Харт хэлэхдээ олон нийтэд энэ явдал нь өөрийг нь өөрчилсөн, илүү хариуцлагатай хүн болох ёстойг нь ойлгуулсан гэж ярьсан байсан. Мэдээж өмнөх ярилцлагууд дээр болохоор өмнөх ихнэр торий дээр гаргаж исэн алдаа ч юм уу тий өөр хүн амьтанд ингээл байнга явдаг гэсэн гэнэ. Тэгээд ихнэр нь болохоор ингээд өмнөх ихнэр нь ярьслаа өгч байхдаа битээр салсан шалтгаан угаасаа л infidelity гэж ярьж байгаа байхгүй юу. Зүгээр араар тавилтаа. Нэг биш бүр нилээд хүмүүст ингээд байнга явдаг гэсэн энэ 6 жилийн хугацаанд. Тэгээс аргагүйсэн эрхэн салсан гэд. Тэгээд Кевин болохоор өөрийгөө үнэхээр өмөр байгаа хандлагаас хилдэг байсан л та. Эр хүн юм чинь тэгэл араар тавина шүү дээ. Яага болохгүй гэж. Харин араар тавьчих тэр хүндээ хайргуул байвал зүгээр эцтэй ухааны юм ярьдаг гэсэн. Тэгсэн чинь энэ удаа болохоор би өөрчлөгдсөн. Одоо дахиж араар тавихгүй гэд явж байгаа юм билээ шүү. За дараагийнх нь дөрөв дэх мэдээ нь болохоор rapping одоо rapper алдарт rapper producer хөгжмийн одоо Магнай гэж ярьдаг те Америкийн Jay-Z болон алдарт дуучин Beyoncé хоёрын үйл явдал байгаа. За Lemonade гэдэг ийм цомгоор гарч ирж анх мэдэгдээд олон нийтэд тэгүнхтээ 444 гэдэг бас цомгоор нөхөр нь дамжуулж бас уушлахгүй бас нэг ийм сонин зүйл болсон байхгүй. За эхнээс нь нэрээ 2008 онд Beyoncé Jay-Z хоёр 2008 оны 4-р сарын 4-нд одоо хурмаа хийсэн байдаг. Гэхдээ энэ талаар бол олон нийт болон ямар нэгэн хүмүүс ерөөсөө мдээгүй яг бол айгүй нууцлаг өнгөрсөн гэрсний бүр хэдэн жилийн дараа мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж тэд хөгжмийн ертөнцийн хамгийн хүчрхэг хос гэж гэгдэж байсан ч одоо дотоод амьдрал нь олон жил маш хаалттай хэвээрээ байсан. За 2014 онд Met Gala-гийн үеэр Solange одоо буюу одоо Beyoncé-гийн төрсөндөө охин нь лифтэнд Jay-Z руу дайрж байгаа бичлэг цацагдсан байдаг. За тухайн шалтгаан тодорхойгүй тайлбарлагдаагүй ч гэсэн одоо фэнүүд нь гэрүүлийн дотор одоо энэ гэрүүлийн дотор юу болоод байна? Яагаад ингэж Beyoncé-гийн дүү охин Jay-Z руу дайраал ингээл цохиж аваад өшөглөөл янз янз болоод байна гэл ийм бичлэг тарцсан байгаа байхгүй юу? Тэгээд таамаглаж ирсэн л дээ гэрүүлийн дотор нэг юм болжээ гэд. За энэ бол дараагийн уран бүтээлүүдэр нь илүү тодорсон бүр том драмын эхний дохио болж гарч ирсэн байдаг. За тэгэд би бас ухаж үзлээ яг юу болсон юм бэ гэсэн чинь 2014 онд лифтийн бичлэг тарсан бол 2013 онд нэг рэпер Оливия гэдэг нэг эмэгтэйтэй Jay-Z бас харилцаатай байсан юм байна. За тэр эмэгтэйтэйгээ болохоор яг ингээл мессеж хичээл чи үнэхээр одоо юу гэх юм бэ нэг юм бас болохгүй харилцааны талаар ингээд мессеж байгаа штэ солилцоол тэнгүүтээ уулзъя учрыг хоёлоо тийм унтаж өвтэй гэдэг юм байнга санал тавьдаг байсан гинэ. Тэгэд энэ талаар нь болохоор дүүн Solange-ийн болохоор гадралдаг байсан юм шиг байна. Түнхтээ яг Met Gala дээр 2014 онд тэр лифтэнд суухаас өмнө гэлөө Jay-Z бас нөгөө эмэгтэй дээр очичихсан баг утас муцыг авах гал эсвэл очиол нэг ээрч мураал нэг үг мүг юу гэдгиймдээ үг унахчих гал ингээд зогсчихсэн чинь дүүн ингээд гараад ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн амар муухай харсан гэсэн. Тэгээд тэрнээс нь болоод энэ Оливия гэдэг рэпер эмэгтэйг үнэхээр их айлгсан гинэ. Тэрнээсээ би Solange-гийн харцыг над руу ингэж харж байгаа бүр ингээд амар ширтэж байгаа тэр амар хүүтэн харцыг хараад би шууд айсан. Энэ эмэгтэй бол намайг зүгээр алах юм байна гэж бодоод ерөн дахиж Jay-Z-тэй холбогдоогүй гэж ярьжсэн бичлэг байсан байхгүй юу. Тэнгүүтээ тэр лифтэнд досон гэр бүлийн тэр зодоонуудын болоо явчихж байгаа. За тэгээд энэ талаар болохоор яг тэр хүн тэндээ одоо нууц лифтний нууц одоо камер ингээд бичээд олон түмэнд тараачиж байгаа штэ. Тэгсэн чинь хүмүүс болох нэг зүгээр таамаг твшүүлээд байсан чинь 2 жилийн дараа буюу 2016 онд Beyoncé Lemonade цомгоо гаргаад үүн дээрээ одоо урвалтын талаар, өөрөө ямар их өвдсөн талаар, нөхрийгөө яаж уучлсан талаар эмэгтэй хүний одоо өөрийгөө олж авах тухай амар хүчтэй агуулга оруулсан юм дуунуудыг ингээд дараагаар нь гаргаад эхэлсэн юм байна. Тэнгүүтээ яг энэ дуунд гараад ирэнгүүт бүх зүйл ингээд ил болоод Jay-Z чинь араар нь тавьсан юм бэ штэ гэдэг ойлголтыг дэлхийд даяар ингээд өгөөд энэ бол дэлхийд даяар тренд болж исэн. За тэгсэн дараа жил нь буюу Jay-Z 17 онд өөрөө үнийг хүлээн зөвшөөрсөн. За Jay-Z New York Times төгсөн ярилцлаганда үнэн ч бус байдал байсан гэдгээ илүү одоо
гэдгийг анх илүү тодорхой хүлээн зөвшөөрсөн юм ярилцлага өгсөн байдаг. Тэгээ мэдээж одоо тэрээр сэтгэл зүйнхийн хувьд ингээд амар хаалттай өөрийгөө хамгаалах байдлаас болж харилцаандаа алдаа гаргасан гэж тайлбарлсан байна лээ. Тэгээд 17-оос 18 оны хооронд гаргасан 444 одоо нэг 4 тэнгуүтэ 2,44 гэдэг одоо нэг цаг лим шиг байна. Тэгснээр тэр цомгон дээрээ болохоро одоо Бейонсе зориулсан уучлалын захидал шиг одоо ийм киног дуу гаргасан байгаа дуунууд. Энэ угаасаа цомгон нийтдээ л миний буруу би ингэж алдаа гаргасан. Би одоо хайртай эмэгтэйг ингэчлээ. Би буруу одоо Бейонсе дуун дээр Becky with the good hair гэдэг нэг юм lyrics буюу юм бадаг байдгийн гой үстэй Becky гэдэг эмэгтэйдээ чи хайртай эзтэй гэдэг ч юм утгатай. Тэгэхэд Jay-Z-д буцаагаад цомгон дээрээ Becky надад хамаагүй би зөвхөн чамд хайртай Beyonce гэдэг ч юм уу те. Тиймэрхүү маягаар ингээд дуулсан дуунууд зөндөө байгаа. Тэгэхээр мэдээж дараа нь энэ хоёр маань эвлэрснийхаа дараа The Carters буюу одоо Jay-Z-ийн сүүлийнх нэр шүү дээ те. Нэрээр хамтарсан бүх зүйл хайр юмаа гэдэг цомгоо гаргаад бид нурсан ч буцаад эвлэрсэн боссон гэдэг ийм имижээр харилцаагаа дахин брэнд болгосон гэдгээр алдартай хосод байдаг. За төр завсарлаад хамтран ажиллагчаа танилцуулъя. Яг одоо Улаанбаатарт 22 цаг 32 минут болсон байна. Манай өнөөдрийн дугаартай хамтран ажиллагч байгууллагаар өөр хэрэгцээ нэг шийдэл Biometric хамтран ажиллаж байна. За миний гарт байгаа бүтээгдэхүүнийг Decadriol 600 гэдгийг за үүнийг юунд хэрэглэх талаар хэлж өгье. За ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дааврын төвшин ингээд унаад хэлбэлзэлд ороод ирэхээрээ одоо бидний би ингээд цаанаасаа ингээд дохио өгөөд эхэлдэг. За тэгвэл эрэгтэйчүүдэд маань энэ дохио маань яаж гарч ирдэг вэ гэхээр хэвлийн таргалалт нь нэмэгддэг байна. Булчингийн мас буурдаг, ажил хийх идвэх солирдог, анхаарал төвлөрөл бас мууддаг, мөн ядаргаа ихсдэг. Ялангуяа дур хүсэл болон чадах буурах ийм эрсдлүүд гараад одоо үүгээрээ бас ингээд би бас дохиогоо өгч эхэлдэг байна. За эмэгтэйчүүдийн хувьд эстрогоны өөрчлөлт одоо орчихсон үед яадаг вэ гэхээр Үтрээ хураашдаг, арьс хураашин, сарын тэмдгийн мөчлөг алдагддаг, мөн нойрны чанар муудна, сэтгэл санааны хэлбэлзэл нэмэгддэг, мөн анхаарал төвлөрөл буурна, ажлын одоо идвэх сулрах гэх жишээний мөн дур хүсэл буурдаг юм шинж тэмдэгтэй. Тэгэхээр яг энэ эдгээр хэрэгцээнд зориулсан Biometric компани нь Италийн Lowly Pharma International компани Decadriol 600 бүтээгдэхүүн албан ёсны борлуулалтын эрхтэйгээр санал болгож байгаа. За Decadriol 600 D-Hero Inositol альфа лакталбумын агуулсан бөгөөд дааврын тэнцвэрийг дэмжихэд туслах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж байгаа. Энэ бол эм ерөөсөө биш. Тэгэхээр дотроо шахмал байгаа шахмал хэлбрээр 20 ширхэг. За өдөрт цайны хоолны завсраар 1-2-ыг ууж хэрэглэх одоо юм тунтай юм байна. Тэгэд хэрвээ магадгүй одоо мэргэжлийн эмзүүч эмч нар дээр очиод нэг өөрөө бас өдөрт хэдийг уух хэмжээгээ доозоо тохируулаад бичүүлээд авах боломжтой. За хаагур зарагдаж байгаа вэ гэхээр Азфарм Монсын сүлжээ эмийн сангууд болон UB Tower дахь Од Medical эмийн сангуудаар тус борлуулагдаж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 75 тэгтав 2009 9888 10 дахиад 75 тэгтав 2009 9888 10 гэсэн дугаараас холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хамтран ажилласан өөр хэрэгцээ нэг шийдэл Biometric компанид маш их баярлалаа. За дараагийнх нь гольфийн хааны уналт гэж байгаа. За гольфийн ертөнцийн хаан гэгддэг Tiger Woods-ийг одоо ярина. За одоо мэдээж нэг сагсан бөмбөг дээр болохоор LeBron James гэдэг юм уу, Stephen Curry алис бол хөл бөмбөг дээр Ronaldo, Messi гэдэг шиг яг гольфийн хүрээлэлд болвол Tiger Woods гэдэг хүний нэрийг бол танихгүй хүн гэж мэдэхгүй ялангуяа гольф сонирхогчд маань. За Tiger Woods Шведийн загвар өмсөгч Elin Nordegren-аар 2004 он гэрэлсэн байдаг. Тэгэхээр Tiger болохоор тухайн үедээ спортын төгс төгөлдөр одоо хувилбар дөрг гольфийнхон одоо хэд хэдэн бүсийн хэмжээний олон улсын авраг болсон тэгээд үнэхээр гоё гэрүүлтэй имиж нь зүгээр л ингээм супер одоо юм өнгөт арьстай залуу байгаа байхгүй юу. Гэсэн чинь 2009 онд энэ бүх одоо имиж дүр төрх нэг шөнийн дотор л нуруу унсан байдаг юм. Юу болчихвоо гэсэн чинь 2009 оны 11-р сард Tiger Woods гэрийнхэн ойролцоо ингээд дөрвөн одоо юу гэдэг лээ Jeep машина унаж явж агаад ингээд машина ингээд зам тээврийн осол гаргасан байдаг. За энэ ослын дараа
нэгч биш бүр хэд хэдэн эмэгтэй Тайгартай холбоотой байсан гэж одоо ийм мэдээллүүд гарч ирж сенсац болсон. Тэгэхээр хүмүүс тэгж байгаа. Хүүшээ тэр энэ Тайгер чинь тэр шүн дунд хаасан гэрийнхээ ойролцоо шүн дунд юу игээд ингээд машины аваар маар досолт орчвоо гэсэн чинь нөгөөтг нь яг хөтэй. Яг тэр үедээ өөр эмэгтэйгийнхээс харж яваад гэдэг лөө аваарт орсон байдаг юм шиг байна лээ. За эхэндээ ослын мэдээ нь болохоор ингээд удалгүй одоо спортын ертөнцийн хамгийн том одоо араар тавилтын дуйлан болно гэж юусоо мэддэггүй байсан. Явандаа одоо мөрдөн одоо шалгалтын явцын дунд энэ нь болохоор явж гэр бүл доторх болон спортын, гольфын спортын одоо хүрээлэл дунд болсон хамгийн том дөргиосон зүйл болсон. За Tiger Woods нь 2009 оны 12 дугаар сард одоо араар тавилт буюу үнэн цус байдлынхаа төлөө уучлал гуйсан гольфоос тодорхой уучлал гуйгаад гольфоос тодорхойгүй хугацаагаар завсарлаж байгаагаа талаар одоо мэдээлэл хийж зарласан байдаг. Тэгээ мэдээж түүний карьер, ивент тэтгэгчид, гэр бүлийн амьдрал гэл одоо бүгд нэг зэрэг одоо ингээд нуралтанд орсон гэсэн үг. За тэгвэл яг дараа ондоо буюу 2010 онд Tiger Ellen хоёрын одоо салалт болсон байдаг. За эхнэр нь болохоор Ellen нь дараа нь People сэтгүүлд өгсөн ярилцлаганда нөхрийнхөө үнэн чус байдлыг юусоо анзаардгүй байсан, мэдээгүй. Энэ болохоор үнэхээр гинтийн цохилт байсан. Би бол үнэхээр гинтийн цочролд орсон гэж ярьсан байна лээ. За тэгээд Tiger Woods спортын хувьд эргэн ирэлт яг дараа нь эргэн ирэлт хийсэн ч хувийн амьдралын энэ дуйлан түүний нэрийг одоо хизээч одоо цэвэр байлгаагүй. Тэгэд мэдээж одоо буцаад нөгөө нэг Tiger Woods ирлээ гэхээсээ л нөгөө араар тавьчих алдарт араар тавьчих ирж инжтэй гэсэн маягаар хүмүүс хүлээж авсан юм шиг байна лээ. Тэгэд тэрнээсээ ч ер нь нэг айхтар тэгэж бас гольфийн хэмжээнд нэрээ гаргах болсон гэж хэлэхэд бас хэлсдэхгүй болсон. За дараагийнх нь номер 6 Адам Левин болон Behati Prinsloo нарын одоо бас талаар ярий. За бидний сайн мэдэх Maroon 5-ийн дуучин Adam Levine тий загвар өмсөгч Behati Prinsloo нар нь 2012 онд харилцаагаа эхлүүлээд 2014 онд гэрэлсэн байдаг. За Adam Levine зарим нь Levine гэж дууддаг. Дуунууд нь үнэхээр гоё л да. Янз янзын дуу. Би бүх дуунууд нь үнэхээр дуртай. Үнэхээр авьяаслаг, чадварлаг, мундаг дуучин. Behati Prinsloo болохоор үнэхээр гоё эмэгтэй. Өөрөө Victoria's Secret-ийн топ модель байхгүй юу? За Адам болохоор өөрөө угаасаа л Victoria's Secret-ийн модельүүдтэй үерхтгэхээр алдартай залуу. Эхнэрээсээ өмнө 2-3 Victoria's Secret-ийн одоо модельүүдтэй үерхээ салсан байдаг. За мэдээж тэд болохоор одоо рок одын амьдрал үзэсгэлэнтэй гэрүүлийн төгс зураг шиг л ингээл бүх зүйл ингээл нэг дороо бүрдсэн юм шиг амьдралтай хосууд байлаа, төгс хосууд байлаа. Гэтэл 2022 онд Instagram модель Sumner Stroh гэдэг хүн TikTok дээр Adam Levine-тай холбоотой байсан гэж юм мэдээлэл өгсөн байдаг. Түүнхдээ өөрсдийнхөө хоорондоо ингээд бичсэн бүх одоо DM мессежүүдийг заяа Instagram-ийнхаа мессежүүдийг хувь чатуудыг ингээд олонд нийтэлсэн байгаа TikTok-оор. За энэ нь болохоор хамгийн их шуугиан тарьсан хэсэг нь байдаг. Яагаад гэвэл зүгээр эхнэр нь 3 дахь хүүхэдтэйгээ жирэмсэн байхад 3 дахь хүүхэд нь одоо удахгүй төрөх гэж байхад энэ эмэгтэйтэй ингээд харилцаатай байсан байгаа байхгүй юу? Зорж очиод уулздаг. Дөнгөт ингээд битсэн зүйлүүд нь заяа. Би чамайг ингээд Адам нь энэ эмэгтэйргөө битчихээ. Чамайг ингээд амьдаар нь харахад чи зурагнаасаа 50 дахин илүү үзэсгэлэндээ хоот халуухан юм байна мэн гэж биччихсэн. Нөгөөтгөн зүгээр л чи ч гэсэн мэсэн гэл ингээд би юунд ингээд сэтгэнсэн мессежүүд байгаа даа штэ. Тэгснэ хамгийн амар нь Адам шинээр төрөх хүүхдээ Самар гэж нэрлэж болох уу гэсэн утгатай мессеж явуулсан байсан энэ эмэгтэйргөө. За чи миний эхнэрийг мэдчихэж байгаа шүү дээ удахгүй төрөх гэж байгааг те. Гэхдээ хүү юм байна. Гэхдээ би чиний нэрийг өгч болох уус Самнар гэж нэрлэлчиж болох уу гэд. Яг тэр мессежийг ингээд скриншот хийгээд ингээд TikTok-оор ингээд бүгднийг ингээд булааг нь илчилсэн юмнууд болсон. За тэгээд Адам Левин дараа нь мэдгдэл хийсэн. За өөрөө хийхдээ болохоор би энэ эмэгтэйтэй дотны харилцаанд ерөөсөө орж байгаагүй. Гэхдээ мэдээж ингээд зурсан одоо шугамыг давсан зураасыг дагсан зүйл байсан. Миний одоо гаргасан алдаа муу шийдвэрээс болоод ингээд одоо эхнэр маань өөр хүүхдүүд маань ингээд дараа нь ийм муухай байдалд орлоо гэдэг хүлээн зөвшөөрөөд уушлах гуйсан байгаа. Гэхдээ тэр өөрөө хэлэхдээ би явуулдаагүй шүү энэ эмэгтэйтэй. Унтаж өвтэйгүй шүү. Гэхдээ би уулзах нь уулцсан. Харин би нэрийг бас ингээд төрөх гэж байгаа хүүдээ өгөх үү гэд асуух нь асуусан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бодохоор ингээд юу гэсэн үг юм бэ?
одоо чивтжсэн ч юм уу явдажсэн бид нар мэдэхгүй юм чинь те. Гэхдээ л 3 дахь этгээдийг өөрийнхөө эхнэрийнхээ одоо өөрийнхөө одоо төрөх гэж байгаа хүүхдэд нэрийг нь одоо дурсгаач байгаа юм шиг өгнө гэдэг чинь угаасаа цаанаасаа л ёс зүйн хувьд зүгээр байж болшгүй зүйл л дээ. За мэдээж Бихатын үнэхээр хэцүү цагуудыг саруудыг одоо давж туулж гарсан. Харин ч гэхдээ шууд салчаагүй маш олон удаагийн хосуудын одоо эмчилгээ ч юм уу те сэтгэл зүйчийн одоо сэтгэл зүйчдээр очиж ингэж маш олон юм юу авсан гэж байгаа юм. За тэгээд дараа нь хамтдаа байхаар шидээд гэр бүлдээ анхаарад хамтдаа олон нийтийн өмнө гарч ирсээр байгаа. Тэгээд 2023 онд тэд 3 дахь хүүхдээ үлгийдээ авсан гэж People сэтгүүл дээр бас мэдээлсэн байгаа. За 7 дахь нь Demi Moore, Ashton Kutcher хоёрын насны зөрүүтэй ч нээлттэй туршилт эцэст нь Google alert болж хувирсан харилцаа гэж байгаа байхгүй юу. За энэ айгүй инээдтэй. За Demi Moore, Ashton Kutcher хоёр маань 2003 онд одоо ингээд анх болзож эхэлсэн байдгаа. Тэгээд тухайн үед насны зүрэгээрээ маш их шүүгүүлсэн юм хосууд байгаа. Хоёулаа мундаг лаг жүжигчид шүү дээ. За Demi Moore маань болохоор өмнө нь одоо Bruce Willis-тэй тий бидний алдарт одоо хамгийн хайртай жүжигчин болох Bruce Willis-тэй суугаад салсан байгаа. Ashton Kutcher нь болохоор өөрөөс нь 12 насаар 12 гэдэг баха. 12 насаар дүү залуу байгаа байхгүй юу. За мэдээж Demi аль хэдийн суперод одоо 3 хүүхдээ ээж байсан ч гэсэн Ashton залуухан царайлаг өсөж яваад байсан болохоор ингээ биеиндээ татагтаад ингээ энэ хоёр чинь 2005 онд ингээ хосууд маань гэрэлсэн байдгаа. За тэгээ яг гаднаас нь харахад бол нас бол тоо гэсэн Холливуудын үлгэр шиг л харагдаж байсан ч Demi Moore дараа нь өөрийн Inside Out гэдэг ийм номныхон дурсамж номондоо энэ гэрлэл сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан тухай бичсэн байдаг юм байна. За 2011 он гэхэд Ashton Kutcher-ийн одоо үнэнч бус байсан гэх мэдээллүүд хэвлэлээр гарч эхэлсэн байдгаа. За ялангуяа Сара Лиа гэдэг эмэгтэй Ashton-тай холбоотой байсан гэж ярьсан нь хамгийн том дүйлэн болсон байдгийг. За энэ эмэгтэй ярилцлагыг үзсэлдэ тэгсэн чинь тэр өдөр нь одоо Сара Лиа гэдэг эмэгтэй Ashton-тай уулзаад тэгээд хотелд нь очиод одоо буудалд нь очиод дотн харилцаанд орсон тэр өдөр нь Demi Moore, Ashton Kutcher хоёрын 6 дахь жилийнх нь хурмын ойн өдөр байсан гэж байна. Яг тэр өдөр нь. Түүнхдээ өөрөө Ashton энэ эмэгтэйд хэлэхдээ би бол одоо ингээд салж байгаа, салах явцтай явж байгаа болохоор ингээд эхнэрээсээ салж байгаа болохоор ингээд тустай байгаа шүү гэж хэлээд ингээд дотн харилцаанд орцсон байгаа байхгүй юу. Тэгээд энэ талаараас ингээд дараа нь ярилцлага өгсөн байлээ. За мэдээж ABC News тухайн үед болохоор хосуудын харилцааг одоо Kutcher-ийн одоо яг яриад байгаа үнч ус байсан гэх мэдээллүүдээс олж удаан хугацаанд дарамтанд орсон гэж бичиж байсан. За тэгээд Demi Moore яаж мэдсэн бэ гэсэн чинь өөрийн номдоо Ashton-ы нэгэн явдлын талаар Google Alert-ээр мэдсэн гэж бичиж байгаа. За тэгэхээр энэ талаар юусаа гадарлаагүй явж исэн чинь Google Alert гэж юм байдаг юм л да утсан дээр ингээл дэн ингээл хөрөд ирдэг. Тэгснэ Hollywood-ийн мэдээ гэл ороод ирсэн чинь нөхрийг бичсэн байсан гэж байгаа байхгүй. За ингээд 6 жилийнхээ ойн баяраар ингээд энэ эмэгтэй дэнгсэн чинь дотн харилцаанд орсныхан талаар энэ эмэгтэй ийм ярьслага өгсөн байна гэдээ гараад ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөхрийнхөө нуузыг одоо ямар нэгэн найзаас нь биш ч юм уу хэвлэлээс биш те бүр утасны мэдгдлээс нь мэдэж авсан гэсэн үг ээ. За ингээд Demi Moore 2011 онд салах шийдвэрээ зарлаад тэднээс ололт нь 2013 онд албан ёсоор одоо эцэлсэн байт юм байна. Дараа нь Demi энэ харилцаанд өөрийгөө алдах шахсан арх болон эмийн асуудал дахин хүндэрсэн мөн жаримслалтай алдсан тухайга нээлттэй ярьсан байдаг. Тэгэхээр одоо хосууд мөн хоорондоо хүүхдтэй олцоод ахуулж байсан. Мэдээж салалтаас болоод одоо мансууруулах те эм хэтрүүлэн уух одоо сэтгэл зүйн байдалд маш хүнд асуудалтай болж исэн гэдэг талаараа ярьцлага өгсөн байна лээ. За 8-д Jesse James болон жүжигчин Sandra Bullock-ийн гэрлэлт салалтын талаар гэх юм уу одоо араар тавилт. За Sandra Bullock, Jesse James хоёр болохоор 2003 онд танилцж байсан. Тэгээд тухайн үед Sandra нь болохоор Hollywood-ийн Америкийн хамгийн одоо sweetheart гэж ярьдэн шүү дээ, тий. Одоо хайрладаг эмэгтэйгээрээ хайр татам жүжигчин, харин Jesse James нь болохоор мотоцикл машин засварын ертөнцөөс гарч ирсэн телевизийн бас од байсан. За хосууд 2005 онд гэрлээд Sandra Jesse-гийн хүүхдүүдтэй ойр байсан. Яг бол Jesse Sandra-гаас өмнө 2 удаа гэрлээд өмнөх эхнэрүүдээс нэг хүүхэдтэй байсан байдаг ах шүү. За тэгээ гэр бүлийн амьдралдаа их нухацтай ханддаг байсан гэж тухайн үед мэдээллүүд одоо дурддагддаг байсан. Гаднаасаа л Сандра эцэст нь одоо зүгээр нэг юм
ингэж бодсон юм шиг байна. За би яг л нэг юм гэр бүлээ хайрладаг, намайг хайрладаг нэг юм эр хүнийг оллоо гэж бодсон юм шиг байна лээ хөргий. За тэгээ Сандра Буллок Blind Side одоо киногоороо Blind Side буюу одоо харагдахгүй үнцэг гэх юм уу те киногоороо 2010 оны 3 дугаар сарын 7-нд Шилдэг эмэгтэйн гол дүрийн Оскар хүртсэн. Тэгсэн тайзан дээрээсээ болохоор одоо нөхөр Джесси Джеймсээ амар их хайрладаг дэмж одоо намайг маш их хайрлсан дэмжсэн ганц хүн маань болохоор одоо манай нөхөр байсан гэнгээ ярьслаг өгөөд те яг тэгж харагдсан ч гэсэн хэдхэн хоногийн дараа Холливуудын хамгийн одоо эвгүй дүр зураг юу болсон бэ гэхээр Оскар авсных нь дараах нь одоо баярын уур амьсгал нь намжааг байхад Джесси Джеймс нь Сандраг хуурсан гэх мэдээллүүд одоо хэвлэрэ гарч ирсэн байт юм байна. За, Мишель Бомбшел Макби гэх эмэгтэй Джесситэй холбоотой байсан гэж ярьснаар дуулан анх хүчтэй тесэрсэн байдаг. Дараа нь Джесситэй унтаж байсан гэх хэд хэдэн эмэгтэй гарч ирснээр ABC одоо ньюс буюу мэдээллээр одоо тухайд ингээд маш олон мэдээлэл цацагдаж эхэлсэн гэж байгаа маа. За тэгээ мэдээж Джесс уучлалт гуйсан. Гэхдээ Сандра болохоор энэ төрөл дээр одоо эхэндээ ингээд ойлголцоход хичээгээд маш олон зүйлийг тесэж твцсэн ч гэсэн дараа нь өөрөө болохоор за би бол ийм хүнтэй байж чадахгүй маань ингээд салах шийдвэр гаргасан байдаг юм лээ. За тэгээд 2010 оны 4-р сард Сандра Буллок Джесси Джеймсээс салах өргөдлөө өгсөн гэдгээ People-д сэтгүүлд ярьсан байсан. Тэрээр хэлэхдээ би салахтаа үнэхээр хэцүү байсан. Надад үнэхээр их би өөрөө их өвдөж байсан. Би гонигтай байсан, би их айцтай байсан гэж ярьсан байсан. Мөн тэр үеэр Нью Орлеансаас төрсэн одоо Льюис гэх хүүг өрчилж авснаа бас илчилсэн. Тэгэхээр энэ хосууд маань хоорондоо ярилцж байгаа ингээд өнгө тарстай юм жоохон ялах хүүхдийг өрчлөөд авч байгаа хгүй тэгсэн чинь яг өрчилж авах процесс нь бас хэдэн сарын өмнө болоод яг салж авах үед нь болж таараад гэхдээ би болохоор хүүхдээ өөрөө өсгөөд явчихнаа чамтай чамгүй болно гэд Джессигээс бүр мөсөн харилцаагаа тасласан байт юм лээ. За дараагийнх нь Хью Грант, Элизабет Херли нарын баригдсан ч хайр нь шууд дуусаагүй хамгийн алдартай дуйлааны нэг байгаа. За Хью Грант, Элизабет Херли 1987 танилцаж байгаад болцож эхэлсэн. Тэгээд тухайд Хью Грант нь хараахан олон нийтийн одоо алдартан болж чадаагүй од болоогүй жүжигчин залуу байхад Элизабет Херли болохоор дэлхийн хэмжээний загварын бэлэг тэмдэг бас болж эхэлж байсан юм мундаг модель бүсгүй байгаа. За 94 онд Four Weddings and Funeral буюу одоо 4 хорим нэг оршуулга гэдэг кино нь 1994 онд хит болоод Хью Грант нэг шөнийн дотор Холливуудын хамгийн ичимхий эрнэ ээлдэг романтик британи залуугийн нүүр царай болж хувирсан байдаг. Харин Элизабет Херли бол тэр жил Versace-ийн алдарт одоо юу гэдгийм бэ амар тийм модель одоо загварлаг юм дресс өмснөр ингээд бас ингээд амар шүүгэлж од болж гарч ирж исэн гэж байгаа. За ингээд энэ хоёр хос маань маш олон жилийн хугацаанд ингээд бие биентэй хайртай юм шиг явж жагаад 1995 оны 6 дугаар сарын 27-нд Хью Грант Лос Анжелесийн Sunset Boulevard орчимд одоо секс ажилтан гэж ярьдэн штэ биеийн үнэлэгчтэй Divine Brown-тай одоо олон нийтийн газар машин дотроо дотн харилцаанд орж байгаад баригдсан байдгийн. За тэр үед Элизабет Херлитэй олон жилийн харилцаатай байсан гэтэл дэлхийн хамгийн сайхан залуу эмэгтэй жүжигчин машин дотор баригдсан мэдээ гармас хэвлээд шууд шүүгээд эхэлт юм аа зү. Тэгээд тэрэн гарангуудаа цагдаа очоод шүүгээл баривчлал авичаал нөө маг шот гэдэг нь шүү дээ. Тэгээ зураг хүргийн дараал шууд ингээ хэвлэлээр цатсан байгаа байхгүй юу? Яг тэгж мэдсэн. За тэгээд дүүлэний дараа мэдээж энэ талаараа би өөртөө буруу зүйл хийсэн, ийм тийм зүйл хийх ёсгүй байсан гэж айгүй ярьслага өгсөн байдаг л да. Гэхдээ Элизабет нь болохоор энэ талаар яг би ойлгож байна. Гэхдээ би шууд салахгүй гэд ерөнхийдөө хажууданд нэлээд нүмер төшиг байх гэж үдсэн юм шиг байна. Гэхдээ даанч одоо 2000 он гэхэд энэ араар тавилт намжихгүй байсаар байгаад магадгүй хосуудын дунд хагарал юу гэдгийг ойлголцохгүй байдал ингээд дахин сөхөж яриа л гэдэг шүү дээ. Тийм байдлаасаа болоо 2000 онд энэ хоёр маань салсан байдаг. Гэхдээ сонирхолтой нь тэдний салтын шалтгааныг зөвхөн 1995 оны ийм араар тавилтаа бас холбож болохгүй гинэ. Тэд бас олон жил хамт байсан. Харилцаа нь аажмаар өөрчлөгдөд хүрсэн байх. Хайр дурлалын яг тэр холбоо нь багасаад ингээд ер нь бол бие биентэйг ингээд хосууд гэхээс илүү найзууд хэвэндээ үлдсэн дээр гэж шийдээд одоо хүртэл ингээд найзын холбоотой үлдсэн ийм хосууд байдгийн байна. За хамгийн сүүлд буюу алдарт 10-аар Бритни Спирс, Justin Timberlake хоёрын харилцаа орж ирж байгаа. За Бритни, Justin хоёр маань Mickey Mouse Club гэдэг Disney-ийн ийм хөрхөн
нэвтрүүлэг байдаг байсан олон цуврал. Энэ нэвтрүүлгийн үеэр хүүхэд байхдаа л анх ингээд нэвтрүүлгээ дээр хамт дуулж бүжиглэл гарч иржсэн хүүхдүүд байсан. Тэрнээс ахуулаад ингээд өөртөө ингээд найзч нөхөрлөж явсаар агаад 1990-ад оны сүүл гэхэд Бритни томроод жоохон ингээд өсөөд ирэхээрээ Baby One More Time-аар дэлхийн байлдан дагуулсан pop гүнж болоод нөгөөх нь болохоор NSYNC гэдэг юм хамтлагийн гол нүүр царай болсон юм дуучин болж хувирсан байдаг. За Бритни Жастин 1999 оноос эхлээд албаасаар болзож эхэлсэн байдаг. Тэгээд өсвөр насныхны үеийнхний хувьд болохоор энэ хоёр бол зөвхөн Америкийн төгс хос одоо гэж яригддаг байлаа. За тэгсэн 2001 оны American Music Awards дээр Бритни Жастин хоёулаа жинсэн хослоор ингээд хосолж гарч ирээд яг домог болсон байдаг л да одоо хаасайг бол энэ болохоор интернетээр явж идэг хүн болгон л тэр үедээ яасан хөөрхөн хос энэ нэр бүр нэг хосоо олчихжээ гэж ярьдаг байсан. За Britney Spears 2023 онд гаргасан The Woman in Me буюу одоо миний дотор байгаа эмэгтэй дурсамж номонда Justin-аас жирэмсэн болсон тухайга бичсэн байдаг юм байна. Түүний ярьснаар өөрөө хүүхэдтэй болохыг аягүй хүссэн ч гэсэн Justin Timberlake тэр үед болохоор яг аав болохыг хүсээгүй. Тэгээд тэд хитрхээ залуу байсан гэж үтсэн учраас үр хүндэлт хийлгсэн гэж ярьсан байна лээ. За энэ болохоор ингээд хожим нь мэдээж ингээд бүр тэр үедээ байсан сенсац нь хаасан 2023 он ингээд гараад ирэхээр бас дахиад сенсац болоо гараад ирж байгаа байхгүй юу. За 2002 онд Britney Justin хоёр салсан байдаг. Тэгээд тухайн салтын шалтгааны хэвлэлүүд болохоор Britney араар нь тавьчихлаа гэж харж байсан. За мэдээж Justin ч дараа нь гаргасан уран бүтээлүүд болон одоо ярилцлагуудаараа энэ яриаг улам асаасан юм шиг юм ярилцлагууд өгсөн байдаг. Тэгээд Time сэтгүүлийн одоо бас нэг юм мэдээснээр болохоор Cry Me River гэдэг нэг алдартай дуу байдаг. Одоо гол шиг уйлаач гэдэг нэг юм орчуулгатай дууны сэдв нь болохоор үнэн ч бас байдалтай холбоотой бөгөөд одоо клипэд нь хүртэл тоглосон гол дүрийн эмэгтэй ингээд нүүр царайг нь харуулдаг болохоос ш тэр өмссөн, зуусан, хувцалсан бүх юм Бритнитэй аяйгуу тустай эмэгтэй байсан учраас энэ бол Бритнийг одоо буруутгасан чиглэсэн гэж харагддаг юм билээ. За ингээд явж энэ хоёр маань ингээд 2002 оны салтаасаа хойш тусдаа ингээд дуу гаргаад Бритни ч гэсэн ингээд тусдаа Justin би араар нь тавиугүйч нэлийн гүрийж байгаа тэгээ сүултээ за магадгүй би ингээд хүн амьтантай ингээд үнсэлцсэн тохиолдлууд байсан. Гэхдээ Justin-ыг би бас намайг араар тавьдаг гэсэн би мэдтгэл байсан шүү дээ гэсэн юм ярилцлагуудыг өгсөн байдаг номондоо ч гэсэн бичсэн байдаг юм байна лээ. Тэгээд 2021 онд явж сүүлдээ ингээд тусдаа ингээд салаад маш олон жил явсны дараа Framing Britney Spears Bramted кино гарсны дараа хүмүүс Justin-ы тухай одоо тэр тухайн үеийн үйлдэлүүд ярилцлагуудыг дахин шүмжиж эхэлсэн байдаг. Тэгээд 21 оны 2 дугаар сард Justin Instagram дээр Britney Spears-ээс тусгайлан уучлахгүй байсан байдаг юм байна. Тэгээд би алдаа гаргасан, намайг уучлаарай гэсэн утгатай мэдгэл гаргасан байдаг юм байна шүү. Тэгэхээр за ингээд яг өнөөдөр хүргэх 10 tops 10 араар тавилтыг ярьлаа. Тэгэхээр та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд бидний цаг бас богино учраас нэг болж игэл товчхон тодорхой хүргэхийг хичээлээ. За энэ хүрээд манай өнөөдрийн хэрэг болон шүү хизээд бэлэн байх нууртай унтлахын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Та бүхэн сэдв маань таалагдсан гэж найдаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгуулгаар өөрөөр хэрэгцээ нэг шийдэл Biometric маш их баярлалаа. Мөн хамт ажилласан өнрөө найруулагчтай бас баярлалаа. За ингээд та бүхэн сайхан амраад ороод ирээрээ хөтлөгч Халикон яг одоо асар руу явж Бразил, Японы дэлхийн аваргын шалгаруулалт тэмцээний хөл бөмбөгийн тэмцээнийг ажлынхандаа үзэх гэж байна. Тэгэхээр одоо яарад байна. Тэгэхээр бүгдээрээ сайхан амраад ороод ирээрээ маргааш оройныхоо нэвтрүүлэг дээр эргэн уулзцгаая. Сайхан амарцгаарай. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3